үндсэн яг зурган дээр одоо яг энэ яг хүрээ нь бол одоо нарийнхан баг та харж байгаа. Тэнгүүд дэлгэц рүүгээ шилжиг мөчөд энэ нь илүү зузаан болж одоо харагдан тэр гэрэл тусч байгаа тэр нарийнхан цагаан. Тэгээ одоо та харж байгаа хамаагүй зузаарч харагдаад байгаа. Өмнөх бетанууд дээр бол ийм iOS 26-гийн маань public beta 1 гарсан байна. За public beta 1-ийг суулгахын тулд сайт руу ороод одоо өөрийнхөө аккаунтаар бүртгүүлэх ёстой. beta.apple.com гэж орох юм бол sign in гэж гарч ирнэ. Эсвэл одоо доотлолтын sign up гэж гарч ирнэ. Хэдийнэ энэ сайтаар өөртөөхөө танаар одоо Apple-ийн хаягийг бүртгүүлсэн бол sign in гэдэг дараад орчин. Хизээч одоо бүртгүүлж байгааг бол sign up гэдээ бол дарчин. За тэгээ өөртөөхөө танаар Apple хаягаараа орсныхоо дараа ийм нүрэн дээр бол ирнэ. За энэ нь болохоор одоо та нар яг iOS 26-г суулгах уу, iPadOS 26 юу, macOS Tahoe 26 юу, tvOS 26, за тэгээ watchOS 26, за тэгээ HomePod software version 26 гэдэг одоо энэ хүү туршилтад үйлдвэрлэсэн систем байдаг public-ийг нь одоо ингэж суулгах боломжтой болж байгаа юм байна. За тэгээд яг суулгахыг гээд зааварлана гэдэг дараалалаар нь харах юм бол хамгийн эхлээд enroll your iOS device ба өөрийнхөө төхөөрөмжийг бол бүртгүүлэх хэрэгтэй. За энэ одоо линкэн дээр дарах юм бол энэ нүрэлөө бол шилжиж орж ирнэ. За яг дараалалаар нь бүх юмыг нь бол заасан байгаа. Хамгийн эхлээд мэдээж хэрэг өөртөө утсыг бол одоо backup бол хийх хэрэгтэй. За backup хийхгүйсэн ч болно. Гэхдээ ер нь Apple-ийн зүгээс л дандаа backup хийхийг бол зөвлөдгөө компьютер дээр. За тэгээд заавал Mac гэсэн үг биш, Windows дээр ч backup хийх бол боломжтой. За тэгээд хэрвээ iOS 16 4 болон түүнээс хойш бол энэ зааврын дагуу хийн. iOS 16 3 болон түүнээс өмнөх үйлдвэрлэлийн системтэй бол одоо профайлаа татаж аваад одоо суулгах маягаар бол хийнэ. За тэгээд өөртөөхөө гар утсыг Apple ID-гаараа бүртгүүлээд enroll хийснийхаа дараа та нар утсааны унтрааж сагаад settings general software update beta update гэж ороод за тэгээд яг аль одоо iOS public beta юу iOS эсвэл developer beta гэдгээ сонгоод бол одоо суулгаж болно. За тэгээд iOS 16 3 болон түүнээс өмнөх үйлдвэрлэлийн системтэй утсыг харин яаж суулгах вэ гэхээр яг энэ beta.apple.com профайл гэж хагаад тэр одоо профайлыгаа татаад гар утасныхаа settings general гэж ороод доошогоо гүйлгэж хагаад профайл гэх юм бол ийм iOS beta software профайл гэж бол гарч ирдэг. За тэгээд тэрэн дээр install, за тэгээд restart now гэж дараад унтрааж хасаагаад за тэгээд settings general software update гээ орох юм бол профайл маань бол харагдах байх нэ. iOS 16 бол 3 болон түүнээс өмнөх одоо үйлдвэрлэлийн системтэй одоо iPhone-ы хэрэглэгч нар маань гэсэн үг. За угаасаа ийм дээр үедээ угаасаа хэрэглэгч одоо баг энэ үзэгч нар донд баг байхгүй бах. Гэхдээ юмэ гэж мэдхүү хоёр л хуваагдах юм байна. За тэгээд iOS 16 4 болон түүнээс хойш үйлдвэрлэлийн системтэй хүмүүс энэхүү iOS 26.0 public beta 1-ийг суулгахыг хүсвэл ингэж бол суулгах нь байна. Мэдээж хэрэг яг одоо энэхүү 6 сарын 9-өөс хойш iOS 26 маань бол гарсаар байна. За тэгээд iOS 26 developer beta 4 буюу public beta 1 маань ер нь бол одоо 3 хувилбартаагаар бол гарсан. За ерөөс 13 өдрийн өмнө буюу одоо 2025 оны 7 дугаар сарын 22-нд 23/52/97 гэдэг хамгийн анхны developer beta 4 маань бол гарсан. За тэгээд түүний дараагаар public beta 1 маань бол гарсан. Public beta 1 маань гарахдаа үйлдвэрлэлийн системийн код нь 23/52/97 эмтэйгэр бол гарсан байна. Гэхдээ iPhone 11 дээр бол одоо гараагүй. Тийм учраас public beta 1 маань дахиж бол гарсан. 24-нд одоо public beta гарсан бол 1 хоногийн дараа 23/52/97 энэ гэдэг одоо үйлдвэрлэлийн системийн кодтойгоор зөвхөн iPhone 11-ийн хэрэглэгч нарт энэхүү public beta 1 буюу одоо developer beta 4-ийг бол одоо ингээд суулгах боломжтой хувилбар нэгэд бол гарсан байх нэ. За миний гар утсан дээр developer beta 3 суусан байхад developer beta 4-ийн хэмжээ болохоор 374 GB-таар бол гарч ирсэн. За тэгээд апдейт хийхээс өмнөх сул зай маань 3628 GB байсан бол апдейт хийсэн дараа 3459 болоод сул зай маань бол багассан. Гэхдээ энэ бол шал худлаатай. Ягаад гэвэл яг апдейт хийснийхаа дараа би баахан зураг бичлэг хадгалсан. Тэгээд ер нь бол шал худлаа юу гэсэн үг. Одоо чинь зураг нь 768 262 гэж байгаа. Тэгээд 760 256-ыг шал зөрүүтэй байгаа. Тэгээд ер нь бол анх удаага яг үйлдвэрлэлийн систем амжилттай нэрийн сул цааг нь шал худлаа гаргаж чинь тэгээд жинхнэр нь гаргах гадаа устгаж болох байсан ч гэсэн тэгээд за яг энэ удаа тэгээд тэг ингээ өнгөрөөе да гэж бодсон. Үйлдвэрлэлийн системийн код нь болохоор миний утасны хувьд 23/52/97 им гэдэгтэйгээр бол гарсан. За тэгээд энэхүү developer beta 4 дээр бол онцгийн маш их дурдах зүйл бол маш бага байсан. За ерөнхийд нь товч дурдаад явчих гэвэл одоо бидний мэддэг одоо шинэ энэхүү зураг маань шин төлөвт бол нэмэгдсэн байлээ. Миний утас бол яалт ч үнэхээр л
энэ бетанд бол хамаагүй бол муу байгаа. За бид нар бол мэдж байгаа Shadow гэж бол байгаа, Sky гэж байгаа, Halo гэж байгаа, Dusk гэж бол байгаа штэ. Тэгээд 5 дахь сонголт буюу Dynamic гэдэг сонголт нь бол нэмэлтээр бол ингээд орж ирсэн. Ер нь бол ингээд солигдоод явна гэсэн үг. За тэгээд тэрнээс гадна нэг зүйл би анзаарсан нь заавал энийг унтрааж байгаа л харуулах юм байна. За одоо яг үндсэн яг зурган дээр одоо яг энэ яг хүрээн бол одоо нарийнхан баг та харж байгаа. Тэнгүүд дэлгэц рүүгээ шилжиг мөчөд энэ нь илүү зузаан болж одоо харагдсан. Тэр гэрэл тусч байгаа тэр нарийнхан цагаан. Тэгээ одоо та харж байгаа хамаагүй зузаарч харагдаад байгаа. Өмнөх бетанууд дээр бол ийм биш байсан гэдэгт бол би итгэлтэй. Яалтчгүй энэхүү developer бета 4 дээр бол яг энэ хүү хүрээний зузаан дизайн дээр баг зэргийн өөрчлөлттэй бол анзаарэгдсэн. Control center дээрээс би ер нь бол анзаараагүй юм шиг байлээ. Ер нь бол дарах мөчөд ер нь бол тэр шилний тунгалаг байдал ингээ гялдж байгаа нь бас их анимашнлэг байсныг би бол өөрөө бол анзаараагүй юм байлээ. Тэгээд ер нь бол ингээд харуулхад яг ингээд нэг тийм та нар бол одоо ингээ анзаарж байгаа. Яг ингээд за дэлгэсэн дээрээ удаан дарж агаад edit дээр зарж агаад customize дээрээ дарах юм бол мэдээж 4 сонголт бол байгаа. Одоо бол tint дээр байна. Tint дээр бол мэдээж хэрэг яаж л өөрчлөлт бол одоо дагаа тэрийг бол өөрчлөлтийг та нар мэдж байгаа өнгийг сонгоод за тэрнээс гадна бусад буюу clear dark auto гэдэг сонголтууд бол байгаа. Default бол дандаа default-оор явна. Dark бол dark-аар явна. Тэгээд автомат дээрээ давчвал чи өөрөө light dark дээр байгаас хамаараад яг автомат дээрээ дагаад бол хөдлөн тэрийг бол та нар мэдж байгаа бах. За тэгээд энэ дээрээ дарах юм бол угаасаа жоохон артлан бүдгсээд эсвэл арай тод болохыг бол та нар мэдэх бах. Би бол дандаа бол ярьсан. Clear дээр шинэ зүйл анзаарсан. За clear дээр автомат дээрээ ямар ч байсан байлаа гэж бодоход дагаад бас хөдлөн. За clear-ийн light байдал бол ийм байдаг бол dark дээр яг өөрчлөгдөхдөө ерөнхий яг өмнөхөө бодвол хамаагүй илүү л одоо гоё харалж байгаа гэх юм уу. Би одоо тэгж л одоо хэлж одоо чадхаар өөр бол тайлбарлаж мэдэхгүй байна. Ямар ч өмнөхөөсөө одоо clear байдлын dark байдал маань бол хамаагүй одоо сайн одоо dark-лтай болсон гэх юм уу. Одоо ингээд буцаага light болгосон гэсэн дандаа dark-аар нь бол би сонгоцсон байгаа. Энийг хайдвал автоматыг нь унтраагаад автоматыг нь хасаагаад одоо зүгээр энгийн тунгалаг байдал дээр ингэж харагддаг бол яг буцаагаад dark болгонгууд яг ерөнхий харагдаж байгаа dark маань бол өмнөхөөсөө аппликейшн маань бол хамаагүй гоё бол харагдаад бол надад анзаарчихсан. Намайг үздэг хүмүүстэй зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ биеинтэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. Үйлдвэрлэлийн систем болгон дээр benchmark оноог нь бол явж байгаа. За энэ хүү гар утсан дээр ер нь бол батарей өндөр байхад тэгээ ер нь бол одоо утас халаагүй байхад single core score нь 2304, multi core score нь 5604 оноо авсан бол GPU-с гэвд 18540 оноо аваад ер нь бол дунджаар авдаг энэ утасны авах хэвээр оноог бол аль алин дээр бол авч болж чадсан. За дараагийн үйлдвэрлэлийн системүүд бол iOS 18.7 developer beta 1 бол ер нь бол 8 сард багтад гарчих бах. За 8 сард гарддаг юмаа гэхэд бол 9 сард бол баттай бол гарах нь бол одоо ойлгомжтой. За харин iOS 16.0 developer beta 5 бол энэ 7 хоногт багтаад ер нь бол одоо ганц 2 өдрийн дотор ер нь бол гарна гэж бол бодож байна.